Тэгээ нэг илэгнээс болж энэ цус алдах чинь аймаар юм байна. Өвчнгүй харнасан. Ерөөсөн тийм гээд байгаа. тийм үү. Хэдэн жил багш хийсэн та? 39 жил. Ийм өөрхөө хүүхдүүдтэй л байлаа шүү дээ одоо. Манай гис маань яагаад өөрөөр боллоо? Энэ амин чанар гэдэг цэнхэр уургыг ууснаас хойш би их сайжирч байгаа. Одоо 6 дахь нь уух гэж байна. Нүдний хараа яагаад тэгж өгнө гэж сайжирч өгнө гэж бодож өгнө гэхээр хөл бол ерөөсөө урагшаа гიშхгүй машинд ороход ингээд өөрөө өргөж хөлөөнд даахгүйс одоо ингээд жижиг машинд бол нэг юм ингээд хийчих юм хөлөө. Нэгэд хоёр тэгээд энэ нүдний хараа бас өрөөснийх муу юм байгаа. Тэр бас одоо та нар бол ингээ өрөөснөө дайны ягаад ингээд одоо хүн харагдаад байна. Харагдахгүй ингээд нэг хар утас шиг юм гүйгээд идэгсэн байхгүй юу? Тэр байхгүй. Тийм. Юу нь бол биений өвддөггүй. Өвдөжсэн өмнө нь жоохон өвдөн. Нойрон жаахан тиймхэн. Хоолнд бас нэг сайнгүй. Тэгвэл би энэ цэнхэр уургыг л нэг сайн уурга байл гэж бодоод. Тийм учраас нэг жил уурчихвал яадаг юм бол чадвал байвал 2 жил уурчихвал яадаг юм бол энээсээ салмааргүй санагдчихлаа. Ягаад жоохон юм сайжраад авахар хүн чинь бас тэгдэг юм байна л да. Тэ энэ хөлийн тахимны ард яг энэ хонхордоор ийм бөөрөнх юм гарцсан шиг. Ингээ нугалж болохгүй ч ихтэй би эвгөөргөө дохорно. Гарыг гэж бод хүүхдээр гаргуулад тэгээ амраа яваад гэртээ ойрхон байдаг нэг дэлгүүрийн тэнд очисон чи өрөөсөн талан зүгээр утсан байх юм. Тэгэхээр бас яах явдал хэрэгтэй юм болоо гэж бодож байл. Тэгээ тэр шинэ их сайхан унтаж ханж байгаа. Тэгээ мөнхийн хүүхд чинь тхий байж дээ эдгээр чи энэ миний том охин байгаа. Хэвт. Хоол хэвтэлгээд ингээд. Таны биеийг л бодож байгаа. Тий, намайг л бодож байгаа юм да. Тэрийг бол мэдээд байгаа юм. Намайг бодож байд. Тэгээ хоолосроод ингээ яг өмнө аман хийх гэж байгаа шиг ингээ тавьчихсан. Тэгээд тэрийг халд бодоод идчих. Өшөө хөдөлгөөнгөө дохоор чинь бас хөшчих юм болоо гэж яагаад байгаа юм бэ? Галтайгаа орно, нойл орно өшөө явах явдал байхгүй. Тэгээ нэг хүүхдүүд анги хүүхдүүд яриулжал дэмий болоо энэ наашин цаашаа бороо зүүжэл юм ярина. Ирээд аваа гэхээр юу хүний хүүхэд аваагаад ичгээл машинд нь сууж чадахгүй өргүүл суул. Буухтаа өргөж авахгүй. Тэгэхээр ч одоо